Сайн байцгаана. Өнөөдөр хичээлээрээ хэсгийн тодорхойлолт үүсэх шаардлагатай rebar shape. За rebar shape хэрхэн үүсэх талаар орох болно. Rebar shape маань бие мэлэстэсний өмнөх хичээл дээр адилхан rebar хэсэгт хамаарагддаг. За ийм ерөөхдөө ревитер цаанаас нь ийм олон төрлийн кодтой rebar shape-нууд харагдаж байна. За эдрийг харахын тулд дурын огтол руу орлоо. Rebar. За энэ 3 цэг дээр дараад ерөөхдөө rebar shape-үүдээ харж болдог. За энэ дээр ерөөхдөө rebar shape-нуудын маань загвар харагдаж байна. За жишээлбэл 17 гэсэн лөө харангуут за ерөөхдөө B, C, D гэсэн хэмжээсүүд нь харагдаж байна. За ерөөхдөө энэ дээр харагдаж байгаа A, B, C, R гэсэн ерөөхдөө хэмжээсүүд маань ямар хэмжээсүүд вэ гэхээр Revit-ийн өөр дээр нь цаанаасаа өгөгдсөн параметрууд харагдаж байна. За аль болох энэ параметруудыг ашиглаа явсан ч болно. Эсвэл нэмэлтээр өөрсдөө яг A, B, C гэсэн параметр үүсгэж явж болно. Аль нь ч үүсгэсэн болно. За ерөөхдөө rebar shape үүсгэхдээ MNS ISO 3766 болон British стандарт энэ хоёрыг ерөөхдөө ашиглаад за энэ дээр харагшил байгаачлан за жишээлбэл 11 дугаартай нь AB за арматурын урт нийт урт нь болохоор L тэнцүү гэх мэтчлэн ерөөхдөө нийт арматурын уртыг ямар хэмжээсүүд нь ямар хөө байх вэ гэдгийг эндээс за харж болж байна. За ерөөхдөө rebar shape үүсгэснээр ямар давуу талтай вэ гэхээр за энэ дээр харагчлаач өнөөдрийн хичээлээр за энэ зурган мэдээлэлтэй зурган мэдээллийн хажууд тухайн тооны утгуудыг харуулсан хэмжээ сутгуудыг харуулсан иймэрхүү хэсгийн тодорхойлолтыг хэрхэн үүсгэх талаар орох болно. За ерөөхдөө энэ хоёр дээр харагчлагаас чинь аль наар нь ч хийсэн болно. Ерөөхдөө зурган мэдээлэл яаж өгснөөс хамаарч за энэ дээр болохоор энэ хоёр нь ямар юу вэ гэхээр сүүлийн вершн дээр bending detail ерөөхдөө орсон байгаа. Энэ яадаг вэ гэхээр Revit-ээр өөрөө цаанаас нь хэсгийн тодорхойлолтоо өөрөө зурагдаад за тэн дээрээ ерөөхдөө энэ хэмжээсүүд нь шууд тавигддаг. За үүнтэй адилхан бас төлбөртэй ерөөхдөө иймэрхүү bending detail буюу хэсгийн тодорхойлолт шууд үүсгэж болдог иймэрхүү бас аргууд иймэрхүү байдаг. За гэтээ хэдүүлээ ерөөхдөө илүү дэлгэрэнгүй яг rebar shape гэдэг маань юу вэ гэдгийг ойлгохын тулд ерөөхдөө яг энэ загварыг ашиглаад яваад бай. За rebar shape за хэсгийн тодорхойлолт rebar shape код үүсгэхийн хамгийн ихний үүсэх юм юу вэ гэхээр энэ дээр харагчлагаачлан энэ хэмжээгс хэсэгт харагчлагаачлан зурган мэдээлэл оруулах байгаа. За зурган мэдээлэл оруулахдаа яах вэ гэвэл за та юун дээр зурсан байж болно. Юун дээр зурсан байж болно. Энэ Revit-ийн draft хэсэг дээр зурсан ч болно. Эсвэл өөр яг юм юу зурж болох уу? Яг тийм зургийн аппликейшнуд юу байна? Ашиглаж болно шүү. За тэгээд ерөнхийдөө яагаад заавал энэ зурган мэдээлэл өгөх шаардлагатай вэ гэвэл за жишээлбэл энэ түрүүний үүсгэсэн дурын яг rebar shape руу оръё. За тэнгууд энэ дээр оронгууд дит фэмили. За оронгууд энэ дээр за хэмжээсүүд нь бүгд инчээр байна. За тэнгууд энэ дээр маш олон төрлийн замбраагүй параметрууд байна. Үүн дээр нэмэх нь биднэрт шаардлагатай rebar shape image буюу түрүүний энэ зурган мэдээлэл маань өгөгдөл маань байхгүй учраас хэдүүлээ ахин шинээр яг арматурын яг ийм rebar shape хэрхэн үүсэх талаар орох болно. За тиймээс хэдүүлээ ерөөхдөө дамнурууны жишээлбэл дээд үеийн арматурыг ч юм уу доод үеийн арматур үүсгэхээр ерөөхдөө нэг хэсгийн тодорхойлолт хийж үзье. За жишээлбэл за structure руу орлоо. За rebar руу орлоо. За ерөөхдөө бидний ашигладаг за дээд үеийн нэг нуглаастай за энэ Revit дээр цаанаас нь өөрөөс нь өгөгдсөн юу байна? Shape байна. Эсвэл rebar руу орлоо. Sketch гэдэг дээр ерөөхдөө өөрөө арматурын бас загвараа ингээд зурж өгч болдог. За тэнгүүд энэ түрүүний миний зурсан маань ерөөхдөө яг Revit-ийн цаанаасаа өөрөөс нь байсан яг энэ 17A гэсэн загвартай адилхан хамаатай гэх юм уу? Адилхан учир шууд энэ загвар нь гарч ирж байна.
За мөн энэ дээр ерөнхийдөө за эндээс энэ хүртэлх урт нь 1144, матагцсан урт нь 464 ч юм уу те гэх мэтчлэн ерөнхийдөө харагдаж байна. За дөрөвний үйлдэл хаяачаа барш скетч. За арматура. За энэ дээр харагдангууд 22 арматурыг би сонгосноор өмнө хэдүүлээ нөгөө object style дээр 22 арматурын цэгээр өнгө харагдана. За мөн энэ дээр харагдаж байгаа маталтын радиусаараа яг ингэж гарч ирсэн харагдаж байна. За энэ дээр параметр утгад харагдаж байна. Зураг мэдээлэл авахгүй. За тиймээс хэдүүлээ views-ний draft view. За энэ дээрээ юугаа за S12 ч юм уу те. S12 ч юм уу зүгээр 12.00 ч юм уу те гэх мэтчлэн ингээ өгчээ. За ерөнхийдөө хэдүүлээ юу үсэх гээд байгаа вэ гэхээр энэ дээр харагшил байгаачлан 12, 15 яг иймэрхүү зурган мэдээллүүдийг хөдөлөө өгнө. За тэгээ энийг скриншот ч юм уу хийгээд зураг болгочтой юм байна. За тэгээ ерөнхийдөө энэ дээр нэг түгээмэл юм нь юу вэ гэхээр энэ дөрвөлжин бокстой ерөнхийдөө айл болох энэ зурган арматурыг өгдлүүдээ зураад өгвөл зүгээр яагаад вэ гэвэл энэ хэмжээсүүд нь энэ одоо зургийн хэмжээсүүд нь өөр байгаа дахаараас нөгөө нэг яг нэг хэсгэн тодорхойлолт үүсгэхэд энэ харагдсан жоохон өөр болчдөг болохоор за тиймээс хэдүүлээ нэг дурын нэг бокс авчээ. За ерөнхийдөө annotated line дотор за review дээр маань цаанаас нь зураг тулд за энийг 1200 ч юм уу тий. За энийг 1000 ч юм уу ингээ ч та 1000 за 800 толгой хаа. За яг энийг бэр явууч. За энэ draft маань энэ coordinates-ны энд харагдаж байна. За жишээлбэл хэдүүлээ шууд зураасаар үзүүлсэн ч болно. За эсвэл яг юм хайч ч үзүүлсэн болно. За ингээд ерөөхдөө харагдаж болохоор энэ хоёр нэг бас зураг хамаагүй болохоор за нэг иймэрхүү тодорхой радиусаар матсан. За тэгээд за offset гэснээс гань 50 ч юм уу 50-аараа бүтэн авч. За за томнорооны дээд арматур иймэрхүү. За хайчин хэдүүлээ. За юм хараар ч юм уу. Эсвэл төмөр тооны хор за энэ чаар бодлоо. Зонгийн жоохон сааралт болгоод өгчээ. За тэгээд энэ дээр харагдчихлаа ажлаа. За энийг сонгочихъя. За энэ дээр энэ юуны маань хайчны маань энэний маань scale нь жоохон юу байгаа болохоор ингэж харагдаж байна. За тэгэхээр энийг жоохон томруулж өгсэй. За ингэж харагдаж байна. За тэгээ энэ дээр нэмэх нь мөн annotated-ийн текст ороод за энэ текст хэвээр review-тер цаанаас нь харагдсан текст харагдаж байна.
0 болон энэ ард байгаа хоёр тоог юу ягаарай. Стандартаас хараарэ. Стандарт дээр илүү дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. За ерөнхийдөө энэ загварын маань 10 туурын нийт урт маань энэ томьёогоор бодогдох нэ. За тэгэнгүүтээ энийгээ print screen. За өмнө хэлсэнчлэн ерөнхийдөө энэ бокс дотороо загвараа зураад тэгээ аваад яг нэг хэмжээсээр аваад явбал ер нь зүгээр шүү. За энийгээ ингээд save хийчлээ. За тэгэнгүүтээ ингээд энэ шигээ гих мэтчлэн энэ 15, 21 ашиглаж байгаа ерөнхийдөө яг энэ загварын загваруудаа ер нь үүсгээд яваарэ. За ерөнхийдөө адилхан энийгээ адилхан шинээр үүсэхгүй үдгээр нь duplicate with tail гэдгийг авч агаад за ерөнхийдөө яг эдрийгээ бас ингээ өөрчлөөд явах боломжтой шүү. За жишээл энийгээ хийдин те 11 ч юм уу те ингэж агаад нэг нь за жишээл бол 16-аас доош ороод өстэй 10 туурын ерөнхийдөө нугалахтай ерөнхийдөө хүчлэлтэй 10 туурын дээр радиус харуулдаггүй шүү дээ. Тэрэн шиг тэгээ тэрнээс хамаараад 10 туурын мэдээж урт маань өөрчлөгдөн. Ерөнхийдөө яг энэ дээр 10 туурын уртыг нөгөө ээлэг бичээ авчвал дараа нь материалын төвөөр хийж авахад зөрүү алдаа байна уу тэрийг мэдгээд амар гэдэг утгаар ерөнхийдөө энийгээ бичээ явж байгаа шүү. За өмнө хэлсэнчлэн энэ 17A гэдэг энэ 10 туураа хэдүүлээ ерөнхийдөө энэ дээр байгаа параметруудыг ашиглаа явахын тулд за энэ дээр хадаад димиш хэсэг дээр ерөнхийдөө 10 туурын урт маань энэ харагдаж байна. За мөн энэ хэмжээсийн параметрууд харагдаж байна тий. Энийгээ ер нь ашиглаа явчих айлуулах. Тийм болохоор ашиглахгүй шинээр түрүүн хэлсэнчлэн утгуудаа үүсгэсэн ч болно. За жишээлбэл энийхээ edit family руу ороод харангуй параметруудаа харангууд за энийг edit дээр нь дарчвал ерөөдөө энэ параметрууд маань discipline structure хэсэгний за data type нь болохоор data нь болохоор ерөөдөө уртыг заасан. За хэмжээсийн хэсэгт хамаарна. Share parameter байна гэсэн байна. За тиймээс жишээлбэл энэ 17 хэдүүлээ шууд эндээс нь rename руу 12-ын 00 болгочихъя. За тэгэнгүүтээ ишиг edit family руугаа ороод за хамгийн түрүүнд хийх юм нь manage-ний руугаа ороод project unit руугаа ороод за энэ хэмжээсүүдээ бүгдийг засах байгаа. Дараа нь ерөөхдөө ашиглах болохоор аль болох миллиметрээр хэмжээсүүдээ аваа явуучвал гих мэтчлэн куб метр. За ингээд ерөөхдөө хэмжээсүүдээ ашиглавал зүгээр шүү. За ерөөхдөө энэ дээр BC гэсэн параметрыг ашигласан байна. За Revit цаанаасаа Revit гэдэг нөгөө нэг шулуун зураастай нэг 10 туур шулуун 10 туур байсан шүү дээ. Энэ жишээлбэл энэ тий. Энийг жишээлбэл бас B-гээр авчиж за хэдүүлээ ерөөхдөө B-гээр явсан ч болно, A-гээр явсан ч болно. Тэр бол нэг хамаагүй. Дараа нь сүүлд нь энийг янзалцдаг. За энэ маань за ерөөхдөө тусдаа яг энэ rebar shape-ийг яг family хэрхэн үүсгдэг талаар хичээл тусад нь нэг ерөөхдөө тайлбар маягаар оруулаа. Ерөөхдөө бол яг энэ за бидний мэдрэхлэн нewsний family за энэ дээр цаанаас өгөгдсөн family-ний үндсэн family-үүдийн суурь өгөгдлүүд харагдаж байна.
За энэ дээрээс repar гэж хаана. За repar shape template гэж харагдаж байгаа тийм. За ерөөдөө энийг ашиглаад энэ дээр мөн түрүүний хэмжээсүүдээ ашиглаад ерөөдөө яг энэ хэмжээсийг одоо яг энэ repar shape-ийг үүсгдэг байгаа. За энийг дараа нь одоо хэдүүлээ байгаа юм ашиглах юм чинь энийг ашиглаа явчих. За ийшээ орлоо. За ерөөдөө биднэрт за энэ дээр нэг юм дутагдж байгаа нь юу вэ гэхээр түрүүний хэдүүлэнгийнх нь үүсгэсээр за radius-ээр байгаа юм байна. За энэ дээрээс хэдүүлээ. За өмнө нь зурган мэдээлэл дээрээ энтлига B гэдсэн тийм. За тэгвэл эндээсээ энийг A-гээ сонгочих. Энийг B-гээ сонгочих. За түрүүний хэлсэн грэдсний. За ерөөдөө энэ дээр харагдаж байгаа энэ ашиглахгүй параметруудаа устгаж болно. Гэхдээ ерөөдөө дараа сүүлдээ устгахч болно. За энэ хэмжээсүүдээ өмнө нь object unit руу орлоо. Structures руу орлоо мөн. Repar. За энийг бүгднгээ бас миллиметр болгох нэ. Энэ хэмжээсүүдээ бас юнитэд засах юм байна. За ерөөдөө хэмжээсүүд маань ингэж хэвэн харагдаж байна. За одоо энэ дээр нэмэх нь. За энэ бусад хэмжээсүүд нь бас ийчээр харагдаад байгаа учраас ихяд unit рүүгээ ороод бүх ерөн structural хэсэгтэй хамаатай яг энэ хэмжээсүүдээ бүгднг нь хэмжээсүүдэд засах хэрэгтэй юм байна шүү. Энэ чүүдээ бүгдийг миллиметр болгочихъя. За энэ дээр ингээ ерөнхий хэмжээсээр авчих. За энэ дээр repar shape гэдэг дээр add хэсэг рүү орлоо. Revit. За өмнө нь оруулсан shape оруулъя. За окей. За энэ дээр за энэ A, энэ B гэж оруулсан. За энэ дээр ерөнхийдөө нөгөө анхнаасаа үүсэхдээ энэ дээр тоотууд байгаа болохоор энэ маань саад болоод байгаа. Энийг засчдөө. Нэг нөлгөж. Сийг ашиглахгүй байгаа шүү дээ. За тэнгуут энэ дээр нэмэлт дээр бүрээ тэмд орчлоо. Radius. За энэ дээр radius-ыг болохоор bend diameter хан 2 гэжээ. За энэ маань энэ дээр харагдаж байгаа энэ стандарт bend diameter яг энэ утгыг заах хэрэгтэй. За ингээд за одоо ийшээгээ ороод харангуут за ерөнхийдөө за энэ 12 гэсэн утга харагдаж байна. За radius маань за 20 арамтуур 20 арамтуурын маань radius нь за 180 шүү гэж энэ дээр харагдаж байна. За хэдүүлээ жишээлбэл энийг 2000 за энийг за 300 ч юм уу тийм болгочих. За тэнгуут энэ дээр ерөнхийдөө repar-ын маань утга маань ингэж харагдаж байна. За энэ маань ямар учиртай вэ гэхээр нөгөө түрүүний томьёо руугаа орно. За түрүүний нөгөө энэ томьёон дээр харагдчихлаагачлан юугаа харангуут ерөнхийдөө арамтуурын маань нийт урт нь ерөнхийдөө матагдаад радиусаараа матагдаад хэд гарч байгааг харагдаж байна. За одоо эндээсээ үндэслээд хэсгийн тодорхойлолтоо жишээлбэл үүсгий жишээ нь яг ганц яг энэ report-аараа. За хэсгийн тодорхойлолт. За хэсгийн тодорхойлолт үүсгэхийн тулд sheet хэсэг рүүгээ ороод за structure за schedule хэсэг рүүгээ орлоо. New schedule. За эндээс structure хэсэгт хамааралтай маань за арматурын за энэ харагдаж байна. За бид нэр шаардлагатай юм маань
За хамгийн түрүүнд шаардлагатай юм бол за мэдээж rebar number. Rebar number гэдэг маань арматурын позицийг зааж байгаа утга. За хоёрт rebar shape. Rebar shape буюу одоо нөгөө shape image буюу түрүүний нөгөө хэдүүлэнгийн үүсгэсэн зураг харагдаж байна. За тэнгүүтээ за одоо үүнийхээ араас за partition гэдэг маань юу вэ гэхээр ерөөдөө арматурлал хийхэд ерөөдөө арматурыг дугаарын одоо заадаг одоо нэг бүлэг болгодог гэсэн үг. Одоо шилбэл дамнар руу нэг гэвэл partition дээрээ дамнар руу нэг гэж зааж өгдөг. Тэнгүүтээ ерөөдөө яг энэ эхэлж partition-ыг ерөөдөө идэвхжүүлснээсээ хамаарат ерөөдөө арматурын дугаарлалт нь явдаг. Жишээлбэл би энд харагдаж байгаа арматурыг хамгийн ихэнд partition B1 гэж өгөх юм бол энэ маань позицныг болно. Эсвэл энийг нэг гэж хамгийн түрүүнд partition B1 гэж дугаарлаа. Дараа нь энийг partition 1 гэж дугаарлах юм бол энэ маань 1, энэ маань 2 дугаартай позиц болдог байгаа. За schedule mark гэдэг юмараа ерөөдөө partition schedule mark гэдэг хоёр зүйлээрээ ерөнхийдөө хэсгийн тодорхой материалын төврөө ерөөдөө нөгөө нэг ялгаад аваад явбал амар. За тэгэнгүүтээ одоо хэдүүлэнгийнх нь түрүүний утга A, B. За ерөөдөө цаашдаа ашиглаж авах болохоор ерөнхий авч авах утгануудаа аваа авчвал зүгээр. За бид нэрт ойролцоогоор 1 2 3 4 5. За 5 төрлийн хэмжээс цаашдаа ашиглах байх гэж бодож байна. За үүн дээр radius. За ингээ үүсгэчлээ. За тэгэнгүүтээ за арматурын дээр мөн адил уртаас харуулсан ч болно. Харуулахгүй байсан ч болно. Гэтэ яг харуулгаар аваа явч та. Арматурын за энэ харагдчих тийм материалын төврөө бас шалгахад байх. За энэ хоёр маань хоёулаа адилхан байсан те энэ хоёрын хоёулангийн зур хоёуланг нь оруулчээ тэгээд ялгаж харуулах маягаар. За тэгэнгүүтээ одоо за энэ хэмжээ гэсэн нөгөө нэг хэсгийн тодорхойлтын маань энэ хэсэг дээр харагдж байгаа энэ хэмжээ гэсэн хэсгийг харуулсан баг нь яаж үүсэх вэ те. Одоо нөгөө нэг энэ ABC ингээд одоо харангуут энэ ABC-нүүд маань ерөөдөө бүгд тусдаа нэг баг нь үүсгэсэн байгаа байхгүй юу. За зөв жишээлбэл ямар ч хамаагүй дурын нэг хуудсан дээр очиж агаад schedule маань хашгирч энэ. За ингээ харангуут ерөнхийдөө энэ түрүүний shape image маань харагдаж байна те. Тэгсэн хэрнээ ерөнхийдөө энэ за энэ улаанаар скриншот хийхдээ энэ дээр алдаа гаргацсан юм шиг нь уул нэм зураас харагдах хэсгөө. За тэгэнгүүтээ ерөнхийдөө энэ дээр харагчлаасан би partition бол schedule mark өгөөгүй. За хэмжээсүүд маань энд ингэж харагдаж байна. За тэгснээ ерөнхийдөө нөгөө нэг бүгд юм дараалцсан харагдаж байгаа учраас энийг нэг багц болгохын тулд фильтрлөөгөө ороод combine parameter гэдэг рүү орно. За энийгээ ерөнхийдөө урд хэсэг маань хэмжээ гэсэн утгыг саалдаг учраас хэмжээ хичээ. За энэ дээр орох маань түрүүний C-нүүд маань орж байна. За D-нүүд маань орж байна. E орж байна. За тэгэнгүүт R орно. За тэгэнгүүтээ за эднэрийн уртлын хэмжээсийн нэрээ нэг ойлгомжтой байлгах үүднээс B цэг, C цэг, D тэнцүү, F тэнцүү, R тэнцүү. За тэгээ энэ дээрээ нөгөө арматурынхаа уртыг харуулахаар бол нөгөө бас нөгөө бахар арматурын урт гэсэн те. Энийгээ бас оруулж өгч болно L тэнцүү те. За эдгээр маань яг энэ утгануудыг агуулна.
За ерөнхийдөө энд ингэж харагдаж байна. За тэгэнгүүтээ за ирээгээ очлоо. За хэрвээ би эдрийгээ хэрвээ гаргачвал яах нь вэ? Хартгай. За эдрийгээ гаргасан ч гэсэн ерөнхийдөө энэ утганууд маань харагдаж байна. За энэ. За тэгэнгүүтээ. За өмнө хэлсэнчлэн partition гэдэг. За partition гэдэг маань за жишээлбэл би нэг за b юм гэж. За b юм бага нэг юм чинь b1 гэчээ. За энийгээ монголоор хэсгийн тодорхойлолтын нөгөө нэг дам руу нэгийн харамт уур ч юм уу те гэж нэг хэсгийн тодорхойлолтын дээр үг өгдөө шүү дээ текст хэсэг. Тэр бичвэр болохоор schedule mark. За ингэчээ. За тэнгуүтээ schedule руугаа орлоо. Filter руугаа орно. За энэ дээр partition schedule mark equal гэдэг. B1 өнөр 1. За тэнгуүт энэ дээр ерөөхдөө харангуйд зөвхөн манай энэ юу харагдаж байгааз сонгосон юу харагдаж байна. За тэнгуүт одоо энэ дээр хэрэггүй юмнуудаа hide гинэ. Hide. За мэдээж эндээсээ нэрийг бас хасчих. Энэ хоёр маань ерөөхдөө хэрэггүй юм чинь. За ерөөхдөө энэ дээр позиц маань харагдаж байна. Зураг маань харагдаж байна. За хэдүүлээ зургаа ахиж оруулж өгье. За түрүүний 12 shape рүүгээ орж байгаа зургаа салчээ. Delete. Head. За энэ хүрээгүй харагдаж байна. За load in project version. За хүсдэгт рүү очие. За одоо ишээгээ ороод дараагийн алхам. За мэдээж schedule. За font маань таарсан байна. За тэнгуүтээ за ингэж харагдаж байна. За энэ дээр нөгөө нэг энэ за sort ихтэй харагдсан тохиолдолтой за schedule mark орно. За гарчиг харагдана. Энэ харагдахгүй. За ингэнгүүт энэ дээр энэ юу маань дам руу гэсэн бичиг маань харагдаж байна. За тэнгуүтээ энэ хажуу талын нүхийг авчна. За энэ хэсгийн зураас өхийн тулд за ингээд зураас толчлоо. За дараагаар нь бүгдийн center left. За ингэж харагдаж байна. За одоо энэ дээрээ нэг хэсгийн тодорхойлт хийчээ. За нэг позиц хийчээ. Загвар. За хэмжээ. За эсвэл эндээсээ шууд энэ формат хэсэг рүү ороод энэ хэсэгт нь бичээж өгч бас болох байсан. За ерөөхдөө ингээд хэсгийн тодорхойлт ихтэй ингэж хийдэг байх нэ. За энэ дээр одоо нэмэлтээр юу их вэ гэхээр за арматурын уртаа цааш оруулж та. Түрүү арматурын уртаа энэ дээр хэмжээс хэсэгт харагдчихлагаачлан харуулсан ч болно, харуулахгүйсэн ч болно гэсэн шүү дээ. За тэнгүүтээ за энийгээ hide хийчээ. За ерөнхийдөө нэгжийг харуулахдаа бутархаагаар харуулахгүй. За тэгэхээр энэ дээр бас юм алдаатай гарч ирж байна тийм. За ерөнхийдөө за одоо энэ дээр ерөнхийдөө ийм шаардлагагүй CD гэсэн юунууд маань ерөнхийдөө юун дээр
Энэ арматурын маань энэ өвөгдлүүдэд харагдаж байгаа учраас ерөнхийдөө хэрвээ яг гих мэтчлэн одоо жишээлбэл эндээсээ хэдүүлээ копи доод ч юм уу те копи доод ч юм уу яг эдгээр за rebar shape дотор байгаа за ерөнхийдөө эдгээр rebar shape дотор байгаа утгуудыг ашиглаа явсан ч болно. Эсвэл энийгээ копидж жагаад за ерөнхийдөө duplicate гэдэг нь копидж байгаа жишээлбэл нэгэ 22 болгох боломжтой, 11 болгох ч боломжтой. За гэхдээ хэрэгцээгүй ерөнхийдөө параметруудаа устгахжуул ер нь бас зүгээр ашиглахгүй байгаа. Тэгэхээр за жишээлбэл энэ дээр би ашиглахгүй байгаа параметруудаа устгахчээ. За хэрвээ тэх юм бол за хэрвээ жишээ нь эдгээр ашиглагдахгүй байгаа параметр устдах бол хэсгийн тодорхойлолтын дээр мөн адилхан эдгээр маань устдаг байх нэ. Нэг төртөн авч энд нэг шаардлагагүй болохоор за гих мэтчлэн ингэж хийдэг байх нэ. За мөн адилхан хэрвээ би энийг оруулъя гэвэл хэсгийн тодорхойлолтын дээр мань орохдоо за ийм болчлаа. За энийг ялгахын тулд яах вэ гэхээр за мөн адил source хэсэг рүүгээ орно. За rebar number-аар ер нь бол ялгах ёстой шүү гэж байгаа учраас за энэ дээр маань ерөнхийдөө нөө шулуун харамтууруудаа ерөнхийдөө харуулахгүй гэж байгаа бол мөн адил фильтр хэсэг рүүгээ ороод shape гэсэн за энэ дээр shape гэснийг оруулж өгөх ёстой. Shape гэдэг маань ерөнхийдөө нөгөө түрүүний height хийчээ өснөгтэй юу алдагдуулж болохоор за shape does not equal 00. За түрүүний шулуун харамтуур ерөнхийдөө орохгүй шүү гэдгийг харуулах үүднээс ингээд шулуунаа ингээд ерөнхийдөө ингээд устгах нь биш ерөнхийдөө нөгөө юу яаж байгаа гэсэн ингээд хайдлагдчихж байгаа гэсэн үг. За гих мэтчлийн хэсгийн тодорхойлолт ингэж хийж болдог байх нэ. Та нар ч гэсэн дуурайгаад одоо 11 ч юм уу 22-ыг туршаад үзээрэй. Баярлалаа.